Шөн дунд жаруудын таз нутаг нам гүм. Гэвч энэ бол шуурганы өмнөх нам гүм байлаа. Боочи жанжин Ванцог хааны дахин дахтан ходод хэлж урвсанд хэлэгнэж төвчээр алдав. Гэвч монголчууд хэрэм рүү шууд дайрсангүй. Тэдэнд илүү ухаалаг, илүү аимшигт төлөвлөгөө байлаа. Цэргүүд өмнөх хоногудад татвар болон хураасан төмөн тагта, төмөн хараацай, төмөн муурыг бэлтгэв. Тэдний сүүл хөлдөн гал шатаах давирха хүхэл төрхөж ноцоолоо. Харанхуй шүн. Гинэ докторгууд тоо томшгүй галын цэгүүд сүлжин нисэж эхлэв. Галт шувуу дүүр, сарвчаа эрен, байшаачийн хотын орд харш, гэр байшингийн өн нуруунд шургам орлоо. Тэнгэрээс гарт бороо орж, хот тэр чихтэй там болом ховирв. Газарт галын хулган гүйлдэв. Сүүл нь шатсан муурнууд чиг чигтэй гүйлдэж, гэр гэрийн үүд цонхоор бөөгнөр морлоо. Дээрээс галын шуухай, дороос галын хулган хамтаар гал шатаж, их түүмэр шогшин үүсгэв. Иргэд нь тэнгэрийн гал буу химэн азмайран уймалдав. Байшаачийн буюу цагаан элсний хот тэр чихтэй гал дунд жив. Хот байшин давиран гүйлдэж, гэр гэрийн үүд цонхонд бөөгнөрч, их түүмэр шогшин үүсгэв. Ванцог хаан 17 үзэгслэн сул хаттай үзээд архир сэтлээ саатуулна хаттын сүрэгт унан хэвтэж байв. Уймран самуурах дайлимд боорчин 10 анги цэрэг, 4 хаалгаар үер урсах мэдвэрч, Ванцог хааны дундад ордныг бүслэн ав. Цэрэг их уймэлдэхэд сая толгой өндийж асуусугай. Гэтэл боорчин цэрэг харшийн үүдийг цавчин орж, Ванцог хааныг хүнжлийн дотроос чирэн гаргаж барьж хүлэв. Тэмүүжин хаан амнаас гарсан үгээ үж няцаж, Ванцог хааны амийг хэлтрүүлэн улс иргэнийг амарж олов. Бэт улсын их цэрэг яларт байгуулна, улстай буцав.